Агшин зуур гэгэрхийн түлхүүр 1-р бот. Үйл төдхөр хаанаас ирсэн бэ? Төгс гэгэрсэн их багш Чинхайн айлдвар. Формосагийн Тайпей хотын цаглашгүй гэрэлт бясалгалын төв. 1986 оны 3 дугаар сарын 6. Өнөөдөр та бүгдтэй Арья Балын бясалгалын аргын талаар ярилцсан. Энэ сэдвийг уг нь хамгийн сүүлийн өдөр тайлах байсан ч бүгд эртхэн сонсъё гэж яарад байхаар нь өнөөдөр тайлахаар боллоо. Та бүхэн Арья Балын бясалгалын аргыг ойлгоё гэвэл юуг аялгауг ажих гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ажих гэдэг нь дүрслэн бодох. Аялгау гэдэг нь дуу аялгау болно. Жирийн үед бид хүнийг эгэл хүний оюун ухаанаар ажигладаг. Жишээлбэл нүдний том жижиг, өндөр нам, тарган туранхай эсэх, тэрч байтугай түүний хувийн зан чанар гэх мэт. Ингэж ажиглах нь бодит байдалтай тун их зөрүүтэй. Эгэл хүний оюун ухаанаар бурхан чанарыг төсөөлөн бодвол алдаа гаргах нь ойлгомжтой. Тиймээс бид бэлэг ухаанаар ажиглан шинжлэх хэрэгтэй. Энэхүү бэлэг ухаан угаас бүгдд нь байдаг ч олон хүн болгон ашиглаж чаддаггүй. Хүн төрөлтөн маш олон зүйлийг нээж, бүтээн төрвж, ертөнцийн олон юмсыг сурч чадна. Энэ бүхнийг бэлэг ухаанаар бус цэцэн ухаанаар хийсэн. Хэдий тэмч бэлэг ухаан үгүй бол альвааг сурч мэдэж, таниж ухаарахын аргагүй. Цэцэн ухаан нь бэлэг ухаанаас гаралтай бөгөөд бэлэг ухааны өчүүхэн хэсэг юм. Одоо бид эхлээд энэ ертөнцийн энгийн дуу аялгауг ярив. Дараа нь чангуух ертөнцийн дуу аялгау. Буддагийн аялгауг ярина. Дуу аялгау нь эртнээс нааш бидний амьдралын чухал хэсэг байсаар иржээ. Хэрвээ энэ ертөнц дуу хөгжимгүй бол амьдрал хичнээн уйтгартай болохыг төсөөлөхийн аргагүй. Уянгалаг зөөлөн сонгодог хөгжим хүнийг баяр баясгалантай, амар амгалан, сайхан сэтгэлтэй болгоно. Тиймээс эрт үед энэрэнгүй уужим сэтгэлтэй, эрхэм дээд чанартай хүмүүс олон байжээ. Орчин үеийн жаз, рок хөгжим сэтгэл хөдлөх нь хэдий ч зарим хүмүүс багаасаа ийм хөгжмийн нөлөөнд автвал хүмүүжүүлэхэд тун амаргүй болдог. Ийм хөгжим нь орчин үеийн хүмүүсийн зан чанар, хэв маягийг төлөөлж байдаг. Сэтгцийн эмнэлэгт эмч нар өвчтөндөө уянгалаг хөгжим сонсгож сэтгэл санааг нь тогтвон болгодог. Бид ажилдаа ядарсан эсвэл сэтгэл санаа бохомдсон үед хөгжим сонсвол тайвширдаг. Орчлонгийн альва юмс цөм хэлбэлцдэг. Энэхүү хэлбэлцэл нь дуу аялгау болж хувирна. Радио станцаас цацсан долгион хүлээн авагчаар дамжуулан дуу аваа болдогтой адил. Орчлонгийн түмэн бодис бүгд хэлбэлцэх бөгөөд өөр өөрийн давтамжтай. Жишээ нь хад чулуу, өвс мод, хүн амьтан бүгд өөрийн гэсэн хэлбэлцлийн давтамжтай байдаг. Давтамжийн зөрүүнээс болоод хүн амьтан хүмүүс хоорондоо эхнэр нөхрүүд харилцан ойлголцоход тун хэцүү. Зарим хүний давтамж нэлийн ширүүн тул уулзмагцал тайван бос байдлыг мэдэрдэг. Заримийнх нь хэлбэлцэл буюу ярианы өнгө тун айдуу зөөлөн болохоор харангуйтал таатай, баяр хөөртэй болно. Зарим газрын хэлбэлцлийн давтамж биднийхтэй ойролцоо тул очиход сайхан байдаг. Сүрэг энергитэй хүн хаанч явсан хүмүүсийн сэтгэлийг тавгуйтуулж төгшүүр төрүүлдэг. Учир нь түүний давтамж хэд доогуур, хэд удаан. Үүнийг үйл түүтгэр ихтэй, хорон муу санаатай, адын хорлол ихтэй гэж бас хэлж болно. Түүний хэтэрхий сүрэг чанар бидний эрэг байдалтай зохицохгүйгээс тайван бос төгшүүртэй мэдрэмжийг төрүүлдэг. Манай бөмбөрцгийн газар бүрд хэлбэлцлийн давтамж өөр өөр. Учир нь дэлхий дээр хилдэг төрлийн металлын ордуудын байршил тархалт харилцан адилгүй байдаг. Бясалгал хийдэггүй хүмүүст тайван тогтун амьдрахын аргагүй газар олон байдаг. Харин жинхэнэ бясалгал дадуулдаг хүний хувьд газар бүхэн диваажин хаа сайгүй ариун орон болно.
Гэвч үүнийг хэлэхэд амар, хийхэд хэцүү. Энэ төвшөнд жинхэнэ ёсоор хүрч чадсан хүн хэд билээ дээ. Газар оронтойгоо зохицохгүй ийм байдлыг цөөн тооны харанхуй мунхаг хад чулуу шиг хүмүүсээс бусад бясалгадаггүй энгийн хүн ч мэдэрч чадна. Сүнслэг бясалгагч хүн төвшин нь өндөрсөх тусмаа илүү мэдрэмтгий болдог ч хамгийн дэд төвшөнд хүрвэл түүний хувьд газар бүхэн ялгаагүй болдог. Бид хинтээ хамт байна түүний хэлбэлцлийн нөлөөг хүртэх бөгөөд айдуу зөөлөн бол бид нилээд зөөлрөн. Сэтгэл хөдлөмтгий бол бид ч бас тийм болно. Бодисатваг хүмүүсийн үйл төдхөрийг үүрдэг гэж ярьдаг. Бодисатва нар бусдын сөрөг хэлбэлцэл, өөрөөр хэлбэл үйл төдхөрийг өөртөө аваад сайн хэлбэлцлээ өгч сүнслэг бясалгалын хүчээ ашиглан тэдгээр үйл төдхөрийг маш хурдан угаан ариусгадаг. Ингээд чухам хэрэг хугацаа орох нь тэдний хураасан үйл төдхөрийн их багаас шалтгаална. Бусдаас авсан үйл төдхөрөө угааж дуслаа. Үеийн үрийн нөлөөг амссаар байдаг тул өвчин тусч гүтгүүлэн муушаагдаж тэрч байтугай хорлогдож мэднэ. Жишээ нь Иесус Христ хамаг амьтны нүгэл хилэнцгийг өөрч загалмайд цовдлуулсан билээ. Шагжаамууны Будда бусдын үйл төдхөрийг өөрсөн тухай бид сонсоогүй ч ном сударт инхүү тэмдэглэсэн байдаг. 99 хүнийг хороосон нэг хүн Шагжаамууны Буддаг хорлох гэж чадсангүй. Харин ч Буддагаар гитлгүүлж бясалгалд дадуулаад эцэст нь архатын хутгийг олжээ. Будда түүний үйл төдхөрийг үүрээгүй юм бол өдий төдий хүнийг хороосны үйл лайн хайдсан хэрэгвэ. Олон хүний аминд хүрчгээд архад босон нь үеийн үрийн хуулийг зөрчсөн явдал биш үү? Тийм биш юм уу? Учир нь Шагжаамууны Буддагийн буян эрдэм тун арвин, буян хишгэн цаглашгүй. Хязгааргүй тул түүний бүхий л үйл төдхөрийг төлж барагдуулахад хангалттай хүрнэ. Ямар ч асуудалгүй. Тэрээр үеийн үрээ эдлэхгүй гэсэн биш. Харин Шагжаамууны Будда өмнөөс нь эдэлжээ. Тиймээс эртнээс нааш туулан эдлэхийг хүссэн хүн эхлээд заавал тийм нэгэн их багшийг хайж олох хэрэгтэй. Учир нь бид дадал бясалгалыг дөнгөж хийж эхэлж байгаа болохоор зөвхөн өөрийн хүчиндээ найдвал тийм их үйл төдхөрийг төлж барагдуулахад нэн хэцүү. Харин их багшийн төрөлдөө хураасан сүнслэг дадал, бясалгалын эрдэм, буян хишиг маш их тул тэрээр биднийг яаж авахыг зааж ачааг маань үргэлжлэж тусалдаг. Учир нь их багш нар хангалттай хүчтэй. Хүнд хүний хүч бий, бясалгалтанд сүнслэг бясалгалын хүч бий. Тэрхүү хүчийг бид харахгүй байж болох ч тэр нь үнэхээр цаглашгүй, хязгаарлашгүй. Биеийн хүчтэй огтхон ч харьцуулашгүй. Багшаас авшиг хүртсэн хүний 5 үе төрөл дэвшинэ гэдэг нь сүнслэг бясалгалын хүчээр цөмөөрөө дээш татагддаг гэсэн үг юм. Иймээс бясалгал дадлын хүчийг үнэлж баршгүй. Хичнээн ч мөнгөтэй байсан худалдаад авч чадахгүй. Ямар ч эрх мэдэлтэй байсан булаагаад авч дийлэхгүй. Багш нь зарим үед ном тайлахад үг аяндаа урсаж торох юмгүй байдаг. Заримдаа юмд дарагдах мэт болж ярьж ч болохгүй. Их ядарсан санагддаг. Авшиг хүртээхэд ч мөн адил. Заримдаа тун урагштай, ямар ч асуудалгүй. Заримдаа яг л үхэх гэж байгаа мэт болно. Энэ нь ном сонсохоор авшиг хүртгэс ирсэн хүмүүсийн хэлбэлцлээс болдог. Хүн бүрийн хэлбэлцлийн их бага нь тэрхүү үйл төдхөр гэгч болно. Эдгээр адилгүй хэлбэлцлүүд яаж бий болсон бэ? Энэ нь үеийн үрийн хуулиар бий болсон бөгөөд бидний төрөлдөө үйлдсэн үйл төдхөртэй холбоотой. Бид угаас Будда юм. Иесус Христ бид бол Бурхны хүүхдүүд гэсэн билээ. Хэрвээ тийм бол яагаад зарим нь баян чинэлэг, яагаад зарим нь ядуу хоосон, зарим нь цэцэн цэрэглэн, зарим нь тэнэг мунхаг байдаг вэ? Яагаад зарим нь сайхан сэтгэлтэй, зарим нь муу санаатай байдаг? Учир нь нэгд бид угаасаа Буддаач энэ ертөнцид унаж ирэхдээ их бэлэг ухаанаа мартдаг. Хоёрт гадаад орчны нөлөөнөөс болдог.
Энэ хорвоо дээд түвшний ертөнцтэй адилгүй. Дээд түвшний ертөнц бидний бясалгал дадлын дэвшилд тусалж илүү уужуу тайван, улам эрхэм дээд болгодог бол энэ хорвоо биднийг хойшин татаж, улам муухай болгодог. Төгс баясгалант оронд дутагдах юмгүй тул өчүүхэн ч зовлонгүй. Гэвч энэ хорвоод байгалийн хүчтэй тэмцэж байж л оршин тогтнож чадна. Шагжаамны буддаач гэсэн хоолунд идэж энэ дэлхийн юмыг хэрэглэж байж л оршин амьдарч байсан. Энэ хорвоон дүрстэй, өнгөтэй, ялгууртай ертөнц хүйтэн халуун, сайхан, муухай, эрэгтэй, эмэгтэй байх болохоор төгс баясгалант оронтой адилгүй. Төгс баясгалант орон нь дүрсгүй, өнгөгүй, ялгуургүй ертөнц. Бид энэ хорвоод ирээд гадаг шандагч төрөлтөн болцсон. Идэх юм харуул идэх бодол төрж, эд зүйлийг хараад дурлах буюу голох санаа үүснэ. Бидний сэтгэл дуртай зүйлдээ байнга татагдсанаас бэлэг ухаанаа мартаж, орчлонгийн их хүчнээс аажмаар холцоор улам ганцаарджээ. Бүх зүйл биднийг ч сэтгэл санаагаа нь хоёрхан дуртай зүйлдээ хандууснаас өөрөө ч мэдэлгүй өчүүхэн жижиг хүрээнд хашигдаж, угийн ялгуургүй байснаа буюу төгс баясгалант оронд бүгд адилхан алтан шаргал биетэй, эрэгтэй эмэгтэй ялгаа үгүй. Байснаа ялгаатай нэгэн болон хувирчээ. Бид хэн нэгэн хүн ганц нэг зүйл онцгойлон дурдсанаас очлонгийн их хүчнээс тасарч өөрийгөө улам өнжрүүлснээр өчүүхэн бага хүч болж хуураад түүнийгээ дорн хэрэглээд баржээ. Энэ нь нэг хүн хэрэглээд ундрашгүй ганг мөрний устай байсантай адил. Хэрэв тэр ганг мөрнөө орхин эргэрүү сэтгэл татагдан түүндээ хит автвал буцах замаа мартна. Түүнд ус хэрэгтэй үед ойр хаваасаа багахан ус олдогч мэдээж хангалтгүй. Үүний адилаар бид улам сул дорой бэлэг ухаангүй болжээ. Бэлэг ухаан багасхын хэрээр улам шунхай болно. Амьдрал нь баталгаагүй санагдах тул ахиухан юмтай болохыг хичээнэ. Ингээд л шунал хүсэл, уур хилэн, тэнэг мунхагийн сэтгэл үүсэж, тэр нь нэгэн онцгой соронзон талбай болоод биднийг бүчиж авна. Хүмүүр өөр болохоор соронзон талбай нь адилгүй. Ижил зүйлс таталзаж, эсрэг зүйлс түлхэлцдэг тул шунал ихтэй, эсвэл сэтгэлийн хөөрөлтэй хүн сэтгэл тогтворгүй байдлыг өөртөө татдаг. Айдуу зөөлөн хүн айдуу зөөлнийг татна. Уйл түйтгэр гихч ингэж л бүрлддэг. Зарим хүн юу ч хийсэн үргэлж буруутаж бүтэлгүйтэй байдаг. Энэ нь соронзон талбайдаа их бэлэг ухааны хүчийг татаж дийлэхгүй. Харин сүрэг муу хүч, эсвэл саад тотгорын хүч, тэнэг мунхагийн хүч, ад түдгэрийн хүчийг байнга татснаас болдог. Зарим хүн их адгууслаг байдаг нь өөрийн соронзон талбай эсвэл урдын төрлийн дадал зуршлаа засаж чадаагүйтэй холбоотой. Соронзон талбай сайн тал руугаа аажмаар хувирах нь бидний дээшлэн дэвшиж буйг харуулах бөгөөд хэдий хугацаа орох нь бидний сэтгэлийн цэвэр ариунаас шалтгаална. Хүүхэд шиг гинэн цайлган болвол диваажинд очино гэж даав дээжин болон бусад номсуудаарт дурджээ. Дадал зуршил соронзон талбайгаа өөрчлөх нь хэлбэргүй. Амьсгалаа тоолох аргаар юм уу? Эсвэл йогийн дасгал хөдөлгөөнөөр өөрчилж чадахгүй. Учир нь дадал зуршил үүсэх нь оюун ухаанаас хамаарна. Иймээс дадал зуршлаа өөрчлөе гэвэл оюун бодлоо өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн наран сүлжээг ажих, арга яс ажих, урсгал ус ажих, амьсгал ажих зэрэгт найдалтгүй. Гагцгүй арья балын бясалгалын аргаар бясалгал дадуулах нь хамгийн төгс арга болно. Энэхүү аялгау бол буддаагийн аялгау, уг чанарын аялгау бөгөөд очлонгийн түмэн бодис буй болохоос өмнө энэхүү аялгау хэдийнэ оршиж байсан. Энэхүү аялгау бол чангуух ертөнцийн ялгуулсан дуу учраас эгэл хүний чихээр сонсож чадахгүй. Гэвч хамаг амьтан цөм сонсдог. Зөвхөн тэдний дэс өөр байдгаас сонсох аялгүй нь адилгүй. Орчлонгийн альва юмс бүгд хэлбэлцдэг учраас бүгд аялгаутай. Чулууч гэсэн аялгаутай. Гэвч тун нарийн учраас чихээр сонсох аргагүй.
бэлэг ухаанаар л сонсож чадна. Иймд аялгау сонсох гэдэггүй, аялгау ажих гэдэг. Хамаг амьтад хэдийнэ аялгаутай учир бүгд бэлэг ухаантай. Гэвч яагаад энэхүү аялгауг ажиж чаддаггүй вэ? Учир нь тэд түлхүүргүй, бас аялгау хаана байдгийг мэддэггүй. Тиймээс хаалга онгойлгож өгөх нэгэн их багшийг эхлээд хайж олох хэрэгтэй. Энэхүү аялгау яагаад тийм чухал вэ? Орчлонгийн түмэн бодис цөм энэхүү аялгаугаар холбогдон нэгддэг. Дээд түвшнээс доод түвшин хүртэл энэхүү аялгаугаар л холбогдно. Зарим хүний хэлбэлзэл бусдынхтай зохицохгүй учраас хамт байхад тун бэрх гэж би саяхан дурдсан. Үүний адил бидний хэлбэлзэл амьтныхтай эсвэл ямар нэгэн газар орны хэлбэлзэлтэй зохицохгүй бол бид амьтадтай цуг амьдарч чадахгүй, тэнд байж чадахгүй. Хэрэв зарим хүн тэр газарт амьдарч чадвал энэ нь тэр биднээс илүү гэсэн хэрэг биш. Харин түүний хэлбэлзэл хэтэрхий доогуур амьтны хэлбэлзэлтэй ойролцоо байж тун болцошгүйг илтгэж байгаа юм. Тиймээс л тэр юу ч мэдэрдэггүй байна. Жишээ нь гахай, мэлхий хэдийгээр бохир заваан газар амьдардаг ч сэтгэл хангалуун байдаг. Хинч тэсэж тогтохооргүй газарт зарим хүн юу ч бодолгүй тааламжтай амьдарч чаддгийг үүгээр тайлбарлаж болно. Учир нь түүний хэлбэлзэл тухайн газрынхтай зохицож байгаагаас тэр. Гэвч бид нэлээд өндөр уян зөөлөн хэлбэлзэлтэй тул иймэрхүү доогуур хэлбэлзэлтэй зохицож тэнд тэсэж байж чадахгүй. Энэ нь тэд биднээс өндөр чадвартайг илтгэж байгаа юм биш. Сайхан сэтгэлтэй хүн хорон муу санаатантай хамт байхад үргэлж хэцүү байдаг. Хэрэв тогтсон хувь заяагаа өөрчлөе гэвэл энэхүү дээд аялгауг ашиглах хэрэгтэй. Одоо бидэнд зөвхөн хэсэгхэн аялгау л байна. Тэгээд ч хэлбэлзэл нь өндөр биш болохоор дэсэн ч өндөр биш. Амьтадтай зэрэгцэн оршдог энэхүү гариг дээр бид амьдарч байна. Ижлээ дагдаг гэдэг нь энэ билээ. Хамаг амьтныг багтаасан нэгэн зүйлийн аялгау бий. Энэ бол Буддагийн аялгау, буюу уг чанарын аялгау юм. Хэрвээ энэхүү аялгауг түшиглэж, бясалгалд адуулвал бидний хэлбэлзэл дээшилж, дэс маань улам өндөрснө. Гаднаас нь харахад урдынхтай ялгаагүй байж болох ч биеэс нь гэрэл цацарч ном тайлхыг нь хүмүүс дуртаяа сонсно. Бусдыг хэлбархан гэтлэгнэ. Учир нь бидний хэлбэлзэл нэлээд айдуу зөөлөн болсон тул хүний сэтгэлийг тайвшруулж тэднийг туулан гэтлэгдэг. Бидний хэлбэлзэл тэднийхийг бүчин авч сайнаа өгөөд мууг нь устгана. Хүний цус бохирдоход эмч муу цусыг сайн цусаар сольдогтой адил. Хувинтай ус бохирдвол бохир усыг асгаад цэвэр ус хийдэг. Гэвч бидний хэлбэлзэл хангалттай сайн биш бол бусдын муу хэлбэлзлийг өөрчилж чадахгүйгээр барахгүй. Үр дагавар нь тун тааруухан байх болно. Тиймээс хамаг амьтны гэтэлхий гэвэл урьдаар сайн бясалгах хэрэгтэй. Энэ дэлхийд амьдрахад энэ ертөнцийн багжийг хэрэглэх хэрэгтэй гэж саяхан дурдсан. Энэхүү багж хаалтан дотор багш өөрийн биеэ заав. Энэхүү багж нь Формосагийн төв аялгаар сайн ярьж чадахгүй. Энэ багж англи хэлний багшийг заав. Англиар сайн ярьж чадахгүй. Энэ багж хятад хэлний хэлбэрчийг заав. Хэлснийг бүрэн тогтоож чадахгүй. Бүгд төгс төгөлдөр биш болохоор их төвөгтэй. Хэрэв бүгдээрээ төгс байсгаланд оронд очвол ийм асуудал гарахгүй. Та нар төгс байсгаланд орон руу явмаар байна уу? Бүгд явмаар байна гэж хариулав. Хэрэв явъя гэвэл Ариабалын аргаар бясалганд адуулах хэрэгтэй. Энэ бол төгс байсгаланд оронд очих хамгийн сайн зам юм. Авид бурхныг дадуулан залбирая гэвэл эхлээд түүнтэй танилцах хэрэгтэй. Ингэж байж жинхнээр залбирсан тооцогдно. Авид бурхныг амаараа дурсан залбирч байгаа бол анхан шатандаа байна гэсэн үг. Учир нь Буддаг амаараа бус сэтгэлээрээ дурсан залбирах ёстой.
Буддааг танихгүй бол яаж түн сэтгэлээрээ дурсан залбирах вүлээ? Арья балын бясалгалын аргыг Бурханы дурсан залбирдгүй гэж бүү бодоорой. Харин ч Бурханыг дээд зэргээр дуудан залбирдаг. Өдөр бүр авид Бурханы нэрийг өндөр дуугаар дуудаж залбирах нь Бурхан жинхнээр залбирч буй хэрэг бөгөөд түүний толгойг өвтөхөөс чаашгүй. Орчлонгийн түмэн бодис аялгаутай гэж саяхан дурдсан. Орчлонгийн түмэн бодис энэхүү аялгуунаас үүссэн. Үүнийг Даав буюу нэр хэмээжээ. Лууз Даав нь дуудаж болбол мөнхийн Даав бус. Нэр нь нэрлэж болвол мөнхийн нэр бус. Хоосон хэмээгч нь тэнгэр газрын үүсэл. Буй хэмээгч нь түмэн бодисын их гэжээ. Нэр буюу Даав нь энэ аялгау. Энэ хэлбэлцлийг хэлж буй бөгөөд эртний болон орчин цагийн хятад хэлэнд өөр утгаар хэрэглэгдэж байж болох ч үнэндээ нэг л зүйлийг л заана. Үүнийг та нар ойлгох ёстой. Орчлонгийн түмэн бодис цөм энэхүү нэр буюу аялгуунаас үүссэн. Бид ч мөн түүний нэг хэсэг. Гэвч хүн болохоор энэ аялгауны хамгийн дээд хэсэг нь бидэнд бий. Иймээс л бид аялгауг бүхлээр нь орших боломж ихтэй. Харин амьтдын дэс нь хүрэлцэхгүй тул ингэх боломжгүй. Бид энэхүү аялгаугаар өөрийгөө тасралтгүй дэвшлүүлж илүү их, илүү өндөр түвшний аялгауг хүлээн авснаар түүнийг бүхлээр нь орших хүртлээр бясалгалд адуулна. Тэр үед бид орчлонгийн хамаг амьтантай зохицож чадна. Учир нь хамаг амьтад бүгд энэхүү аялгауны нэг хэсэг юм. Бид энэхүү аялгауг бүхэлд нь оршоосон тул бидний хувьд газар болгон, ариун орон, хүн болгон Буддаа болж хамаг амьтан цөм Буддаа чанартай болно. Тэр үед жинхнээр сэхэрж ойлгосон гэж үзнэ. Эс бөгөөс бид зөвхөн цэг гэж ярьдаг. Миний сонссноор бол тийм гин гэж ярих төдий болж эцсийн эцэст аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж чадахгүй. Иймээс л өөрөө ахуйн ойлголттой болох нь ном судар унших, бусдын ахуйн ойлголтыг уншихтай адилгүй. Ном судар унших нь бусдын ахуйн ойлголтыг уншиж буй хэрэг. Бид арья балын аргаар бясалгалд адуулаад өөрөө ахуйн ойлголттой болж ном судар тэмдэглэсэнтэй харьцуулна түүнийгээ урдын хүмүүсийнхтэй адил эсхийг харж болно. Заримдаа бидний ахуйн ойлголт тэднийхээс ч илүү байдаг. Энэ нь бид илүү болчихсон гэсэн үг биш. Энэхүү ахуйн ойлголтоо бичиж үлдээх үедээ тэдний дэс тийм ч өндөр байгаагүй байж болох юм. Тэдний тэр үеийн хэмжээнээс бид бага зэрэг давсан байж магадгүй. Тэр аялгау хичнээн хүчтэй болохыг хамаг амьтан тэрхүү хэлбэлцэл буюу аялгаутай бөгөөд харилцан бие биедээ нөлөөлдөг гэдгийг мэдэх ёстой. Энэхүү ертөнц маань төгс байсгаланд оронтой адилгүй. Энд араатан амьтад сайн, муу, хүн болгон бачуу сэтгэлтэй, амар тайван, баяр баясгалантай, зовлон зүдгүүртэй хүнгээд элдв зүйлийн орчин нөхцөл зохиолтон байдаг. Бид ийм нөхцөл байдалд амьдардаг учраас сэтгэл амар байж бясалгалд адуулахад тун бэрх. Маш их саад бэрхшээл таагүй орчин биднийг саатуулан зовоож байдаг ч нэгэн сэтгэлээр бясалгалд адуулж чадвал дэвшил тун хурдан байх болно. Иймээс маш олон тэнгэрийн төрөлтнүүд хүн болж төрөх дуртай. Учир нь энэхүү бие махбод байснаар л сая бясалгал хийж чадна. Энэхүү бие махбод хэрэггүй гэж бид үргэлж боддог ч түүнгүй бол бид бясалгалд адуулах аргагүй. Тэгэхээр махан бие үнэхээр эрхэм нандин. Түүнийг сайтар халамжлан шим тэжээлтэй хоол хүнсээр тортох нь чухалж хэтрүүлж болохгүй. Даарч хөрч зовж өдрөхгүй байх хэрэгтэй. Бясалгал дадлын хатуу аргаар хийх нь сайнгүй. Өөрийн биеэ залхаж шийтгэж байгаа хэрэг бөгөөд ингэх нь хамгийн том ял нүгэл болно. Бид өнгөрсөн одоо ирээдүйн Буддаа тул өөрсдийгөө хүндэтгэв л зохино. Хатуу бясалгалыг дураараа хийж өөрийн биеэ шийтгэж яаж болох юм?
Гэвч нөхцөл байдал шаардвал мэдээж өөр хэрэг. Жишээлбэл багш нь хямлаад бясалгаж дадуулж байхдаа өдөр бүр жаахан түүхийн ногоо иддэг байсан тухай та нар сонссон. Тентхийн газрын байрлал өндөр, агаар нь цэврэг, агаарын хэм болон даралт доогуур тул хоолт ногоог чанаж болгоход бэрхшээлтэй. Тиймээс түүхийн ногоо идэх нь амар. Ган мөрөн дугаагаад давстай усанд дүрээд идчихнэ. Энэ бол багш нь зориуд хатуу аргаар бясалгалд дадуулж байсан хэрэг биш. Мөн багш нь Формосагийн уулын нэгэн сүмд битүүмжлэн бясалгаж 3 сар зуны хайлан хийхтэй. Өдөр бүр бор будааг жаахан гүнждийн үр давстай идэж багасааг ус сууж байсан. Тухайн үед харж хандах хүнгүй байсан. Өөрөө өдөр болгон дэлгүүр рүү ногоонд яваад байвал битүүмжлэн сууж байна гэж яаж хэлж болох вэ? Харин ч ногоо цагааг битүүмжилсэн явдал болох биш үү? Энэ бол тухайн үеийн нөхцөл байдлаас болсон хэрэг. Юу олдон түүнийгээ л иднэ. Зориуд хатуу бясалгал хийсэн явдал огт биш юм. Хатуу аргаар бясалгал дадуулаад буддаа болж чадахгүй. Хатуу бясалгал хийвэл зовлонтой хүн болно. Бидний амьдрал хангалттай зовлонтой байхад дээрэс нь дадал бясалгалыг хатуу аргаар хийж яаж болох вэ? Буддаа болъё гэвэл арай балын аргаар бясалгал хийж бэлэг ухаанаараа энэхүү язгуурын аялгауг ажих хэрэгтэй. Учир нь энэхүү аялгау орчлонгийн түмэн бодисыг бүтээгч болохоор хамгийн өндөр дээд, хамгийн агуу хүч бас хүү орчлонгийн хамгийн дээд бэлэг ухаан болно. Бид энэхүү их хүч агуу бэлэг ухааныг түшиглэж бясалгал дадуулахгүй бол өөр юуг түшиглэх билээ? Яагаад тэрхүү өчүүхэн жаахан харанхуй бүүдгэр хэвлий, наран сүлжээгээ зав. Эсвэл мөнх бус амьсгалд тулгуурлан бясалгал дадуулна гэж. Хэрэв бид бясалгах үеэрээ гэмтэх юм уу, үхэж, амьсгалгүй болвол яаж бясалган дадуулах болох вэ? Бид тэр их хүчийг түшиглэн бясалгал дадуулвал бие гэмтэх, тэрч байтугай алагдаж шархадсан ч хамаагүй. Учир нь бидний сүнс эзэн хэдийнэ энэ аялгаутай нэвтрэлцэж нэгэнд туулан гитлээд энэхүү бие цогцостой хамааралгүй болсон. Иймээс мэдээж үргэлжлүүлэн бясалгал дадуулж болно. Тэрээр бидний амьдралд байнга санаа тавьж биднийг тасралтгүй дэвшүүлнэ. Тэгэхээр энэхүү их агуу их хамгийн өндөр дээд язгуурын аялгауг түшиглэх ёстой бөгөөд өөр юу ч түшиглсэн бүгд буруу болно. Бүхний анхдагч энэхүү аялгау нь биднээс өмнө орчлонгийн түмэн бодис үүсгэхээс өмнө нэгэнт оршиж байсан. 3 ертөнц эвдрэн суурьсны дараа ч мөн оршсоор байх болно. Энэхүү мөнхийн хүчийг түшиглэж бясалгал дадуулвал үрд оршин байх хэмжээнд хүрч чадна. Харин мөнх бус амьсгалыг түшиглвэл зөвхөн мөнх бусын хэмжээнд хүртэл бясалгаж чадна. Баатар явагч их хөлгөн сударт аливаа бясалгалын аргаар бясалгал дадуулах нь түр зуурын хэрэг. Үн мөнхийн бясалгалын арга биш. Гагцхүү Арья балын бясалгалын арга л үн мөнхийн хамгийн төгс, хамгийн зөв бясалгалын арга болно гэж Шагжамуни Буддаа айлджээ. Бид Арья балын аргаар дадуулан бясалгасны эцэст түүний үзэл бодолтой санал нэгдэнэ. 7 хоногийн даяаны үеэр багш нь зарим сүнслэг бясалгагчдад өөр нэгэн бясалгалын аргыг зааж өгчээ. Жишээ нь нэг хүн энэ тэнд эвгүүрхэд байна гэхэд нь би хэвтүүлээд 10 тэрч байтугай 100 удаа гүн амьсгаа авахулав. Тэрээр жаахан асуудалтай ч юм уу эсвэл саад тотгортой байсан тул би энэ аргыг зааж өгч зовоорыг нь арилгасан. Энэ бол багш нь өөр бясалгалын арга зааж буй хэрэг биш. Гэвч мэдэхгүй хүн бол өөр бясалгалын арга зааж байна гэж бодож магадгүй.
Энэ нь хоол идэхдээ ширээн дээр шанцай, дөөфүү, гурилын уураг тавьдагтай л адил. Заримдаа хүн цагаан хоол идэж эхэлж байгаа болохоор сайн дасаагүй тул чинжүү, жан, перц зэрэг амтлагч нэмбэл амттай болно гэж боддог. Гэвч амтлагчийг хоол болгон идэж болохгүй. Үүний адил арья балын бясалгалын аргаас бусад бясалгалын арга нь зөвхөн амтлагч төдий тул хоолны оронд идэж болохгүй. Библиэд орчлон ертөнц анхандаа аялахуу байжээ. Энэхүү аялгау нь эзэн бурхантай хамт байсан. Энэхүү аялгау нь эзэн бурхан мөн. Түмэн бодис цөм энэхүү аялгаунаас үүссэн. Үүгээр бүтээгдээгүй нэг ч зүйл үгүй гэж дурджээ. Даавд эчэнд үүнтэй адил зүйлийг өгүүлдэг. Лууз хэлэхдээ даав нь өгүүлж болбол мөнхийн даав бус, нэр нь нэрлэж болбол мөнхийн нэр бус. Хоосон хэмээгч нь тэнгэр газрын үүсэл, буй хэмээгч нь түмэн бодисын их гэжээ. Энэхүү нэрлэж болох нэр буй болох үед орчлонгийн түмэн бодис үүсжээ. Упашинад бол энэтхэгийн шашны хамгийн алдартай судар бөгөөд мөн л үүнтэй адил ёсыг өгүүлдэг. Аялгау угаасаа л байсан. Энэхүү аялгаунаас орчлонгийн түмэн бодис цөм буй болжээ. Энэхүү аялгау бол эзэн бурхан мөн. Энэ аялгау бол бүтээгч мөн. Бүгд л адил зүйлийг өгүүлжээ. Шагжамууны Будда, Лууз, Библи, энэтхэгийн шашин, лалын шашинд нэг л учир ёсыг өгүүлдэг. Арья балын аргаар бясалгал дадуусны дараа бусад ном судруудыг судалж үзвэл ойлгоно. Бэлэг ихээр нэгдсийн дараа шашин суртахуун нь өөр болохоос биш. Ном судрууд нь нэг л ижил зүйлийг өгүүлдгийг мэдэж болно. Учир нь дараагийн үеийнхэн сургаалын эзэн сургаал номлыг гуйвуулснаас шашны олон урсгал хуваагджээ. Буддын шашин, Христийн шашин, лалын шашин цөм олон урсгалтай бөгөөд энэ хуваагдал нь бүгд эндүрлээс үүдэлтэй. Жишээлбэл багш нь одоо арья балын бясалгалын аргыг зааж байна. Энэ бясалгалын аргыг формосод өөр хүмүүс, өөр багш зааж байгаагүй болохоор багшийг нь буруу номтны бясалгалын аргыг зааж байна гэж хүмүүс бодож магадгүй. Авид бурхны сударт дурдсан Машталд гүн нууцлаг гэдгийн утга санааг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Иймээс багшийг нь яагаад Авид бурхныг дуудан залбирахыг заахгүй байгааг ойлгохгүй төрдөгч багш нь чухамдаа Авид бурхныг дуудан залбирахыг зааж байдаг. Үүнийг та нар арья балын аргаар бясалгал дадуусны дараа л ойлгоно. Багш нь өөр бясалгалын арга заагаагүй. Буддааг дурсах бясалгалын арга, арья балын бясалгалын арга, очирт бясалгалын арга бүгд адил. Ойлгоогүй үед өөр санагдана. Ойлгочихвол бүгд л адил. Шагжамууны Будда зөвхөн ганц л бясалгалын аргыг заасан. Бусад бясалгалын аргыг бид өөрсдөө гаргаж ирсэн. Иймээс Шагжамууны Буддаг нас нүхжсэний дараа олон урсгал хуваагджээ. Будда ертөнцөөс ангирсны дараа эрдэмт шавнар нь олон газраар явж арья балын бясалгалын аргыг уламжилсан байж мэднэ. Гэвч тэндхийн хүмүүс эгэл хүмүүсийн ярьдаг Буддын шашныг мэдэх тул Буддагийн эрдэмт шавнар очиж арья балын бясалгалын аргыг заахад өөр урсгалууд бий болжээ. Жишээ нь Линжигийн урсгал, Цао Дүнгийн урсгал, Ариун орны урсгал, Тиан урсгал гэх мэт. Үнэн дээр тэд бүгд ижил зүйлийг заан сургадаг байсан. Би бүгдийг нь бясалгаж үзсэн тул үүнийг тодорхой мэдэж байна. Миний ярьсан бүхэн бүгд өөрийн биеэр туулж мэдэрсэн зүйл юм. Өөр бясалгалын аргуудад ямар ижил талууд байгааг нь багш нь пенхүүд нэгэнд ярьсан болохоор энд дахиж нушрахгүй. Та нар сонсъё гэвэл пенхүүд тайлсан номын бичлэгийг сонсож аваарай. Асуулт:
Маань тарин унших нь нэмэртэй юу? Их багш. Тустай. Гэвч тийм их биш. Маань тарин унших нь ертөнцийн юмсыг уншихаас дээр. Учир нь хүний тарих бодолгүй болоход бэрх. Энгийн цагт эр нөхрөө эхнэр хүүхдээ бодно. Нэр төр ашиг хонжоо бодно. Элдв зүйлийн уйтгар бухимдал бодно. Анхаарлаа төвлөрүүлэн буддааг дурсвал ядаж л эгэл ертөнцийн зүйлсийг түр огоорч оюун бодол чинь сэлүүхэн болох тул буддааг дурсах нь ертөнцийг дурсснаас дээр гэж хэлж буй хэрэг. Гэвч буддааг дурсахдаа сэтгэлээрээ дурсах хэрэгтэй. Зөвхөн амаараа дуудан уншиж болохгүй. Ингэл оюун ухаан чинь элдвийг бодсоор байх болно. Ингэж хичнээн дурсаад нэмэргүй. Дурсах тусам улам төвөгтэй болно. Арья балимслаглын аргыг багшаас сурахаас өмнө бүгд л буддааг шүтдэг байсан хүн буддааг дуудан залбирч болох уу? Мэдээж болно. Яагаад гэвэл түүнд сонголт байхгүй шүү дээ. Асуулт. Ном судрыг дотроо унших, чангаар уншихын аль нь илүү вэ? Их багш. Чи аль дуртай гараал бол хэрэв ном судрыг утгыг ойлгохгүй бол яаж ч унссан нэмэргүй. Миний хэлэх гэж буй санаа бол би аялгуулан уншдаг боловч ойлгодоггүй. Хэрвээ дотроо уншвал санааг нь ойлгоход нэлээд хэлбэр байдаг. Хэрв дотроо унших нь ойлгоход амар байвал дотроо унш. Аялгуулан уншихад маш түргэн уншаад өнгөрдөг тул утгыг нь ухаж ойлгоход чөлөө гардаггүй. Ном судрын утгыг ойлгох тустай ч дотроо юм уу аялгуулан унших нь ач буянгүй. Зөвхөн уншдагч ойлгохгүй бол бас л ач буянгүй. Уншихад зөвхөн утга санааг нь ойлгох төдий. Бодтой ахуйн ойлголт байхгүй. Асуулт. Ном судар уншвал ач буянтай юу? Их багш. Нэгэн түүх ярьж өгье. Боддарма нэгэн номын багштай уулзаж гин. Тэр багш Нирван судрыг унших дуртай байжээ. Боддарма түүнээс та энэ судрыг уншиж яах нь вэ гэсэнд тэрээр үүнийг уншвал туулан гитэлж буддаа болно гэхэд Боддарма судраа нааш нь өгчих, шатаачих юм. Бин зураад өлөө дарах уу гэжээ. Энэ бол миний хариулт. Сэтгэл чинь хань уу? Үүнийг би хэлээгүй. Боддарма хэлсэн. Би одоо өөрийнхөө ахуйн ойлголтыг ярихаас айдаг болсон. Асуулт. Төгс гэгэрсэн их багшаа номын судрыг чангаар аялгуулан унших нь ач буянгүй юм бол гадуур олон хүн ингэж уншиж байгааг юу гэх вэ? Их багш. Тэднийг ном судраа битгий унш гээгүй. Уншиж л байг. Бидний унш гэж хэлж зүрхлэхгүй. Битгий унш гэж хэлж зүрхлэхгүй. Үнэндээ бол хилээд ч нэмэргүй. Энд 50-60 хүн байна. Гадуур бол 5-6 сая хүн өдөр бүр ном судар уншицгааж байна. Нэг бүрчлэн хэлэх бололцоогүй. Ингэх сонирхолж алга. Унших хэсэг нь тэдний хэрэг. Дэлхий дахин угаас амгалан гэдэг. Би бясалгалаа дадуулж өөрийнхөө юмд л анхаарна. Харин асуувал хэлж өгнө. Асуухгүй бол хэлэхгүй. Ном судар унших нь би чамд хайртай, чи надад хайртай гэж дуулснаас л дээр. Яагаад уншиж болохгүй гэж үлгэр тууж уншсанаас дээр. Ном уншихыг би сайшааж байна. Ядаж л тэр буддааг бодож, номыг бодож, хуврагыг бодож, бүр мөсөн мартаагүй байна. Тэд хэдийгээр сайн бясалгалын аргыг олж чадаагүй ч бүр мөсөн марталгүй багч гисэн сансан хэвээр байна. Хэрвээ ном судар уншихгүй бол цаг завтай үедээ сайн үйл хийхгүй, элдвийг ярьсаар байх болно. Учир нь бидний амт залчих дуртай. Тиймээс ном судар унших нь тустай. Гэртээ хараад ядарсандаа болоод бусдын энэ тар явдлыг ярьж чадахгүй шүү дээ. Асуулт. Маань тарин уншсаар байгаад уншаагүй үед ч Бурхны дуу аялгау сонсогдоод байдаг болсон. Энэ сайн уу муу юу? Их багш, сайн ч биш, муу ч биш. Чи дууны хуурцаг болчихсон байна. Бидний бие эргэтэн сонссоор байгаад чинээндээ тултал дүүрч бялхан хальсан байна. Энэ нь аягтай адил. Их ус хийвэл бялхан асгарна. Буддааг дурсан уншсаар дэндүү дүүрэл дууны хуурцаг болж хувирна. Тэгвэл хуурцаг худалдаж авах шаардлагагүй болж
багасаах мөнгө хэмнэж болох юм. Асуулт: 3 хорын алийг нь таслахад хамгийн хэцүү вэ? Их багш: хүн болгонд адилгүй байдаг. Зарим хүн нэлээд шуналтай, зарим нь нэлээд хилэнтэй, зарим нь нэлээд мунхаг. Багшийн туршлагаар бол аль нь вэ? Миний хувьд энэ гурыг гурвуулгыг нь таслахад бэрх. Би хамгаас шуналтай, хамгаас хилэнтэй, хамгаас мунхаг. Хамгийн дээд зүйлд шунана. Бүхий л орчлон хорвоод шунана. Би буддаа болмоор байна. Би их ууртай. Хамаг амтны нэн мунхахыг хараад тэдэнд энэхүү эрдэнэс хүч чадал байгаа ч хэрэглэж чадахгүй байгааг нь хараад үнэхээр уурладаг. Тиймээс би уураа хайж чаддаггүй. Би тун мунхаг. Учир нь энэхүү даауд шунаад одоо буцалтгүй болжээ. Улмал дээшлэхээс биш эргэж буцаахаасаа өнгөрсөн. Чи нэг эмэгтэйд татагдлаа гэхэд нэг л өдөр сэхэрч магад. Жишээ нь чи нэг эмэгтэйд дурлаа гэхэд хөгшрөөд зүс царай нь гундвал дурлахаа болно. Гэтэл би бурхны зам урд шунаж үрд сэхэрч чадахгүй болоод ямар ч хүн намайг буцахыг ятхан сэнхрүүлж дөнгөхгүй болсон тул багшийнхан шунал хилэн мунхахыг таслахад тун бэрх. Асуулт: ном судар унших нь буддаа болоход нэмэргүй ч хүн Тэнгэрийн буян хишигтэй болоход тустай юу? Их багш: ном судар унших нь үлгэр тууч унснаас дээр гэж би сая хэлсэн. Үүнийг буян хишигтэйд тооцож болно. Хэрвээ чи ахиухан буянтай болохыг хүсэж байгаа бол ном судар уншаад илүү их буянтай болох эсхийг би мэдэхгүй. Үүнийг Боддharma Shakyamuni Буддаагаас асуу. Уншиж болно. Энэ бол сайн. Асуулт: миний уншсан номд нэг хүн аюул зовлон тохиолдоход авид бурхны судрыг уншдаг байжээ. Нэг удаа түүнийг уншсны ачаар араас нь нэхэн хөөж байсан цэргээс зайлж чадсан гин. Яагаад тэр хүн судар уншаад зовлонгоосоо зайлсан юм бол? Их багш: тэр судар уншсны ачаар аюулаас зайлж гарсан уу? Буян хишгээсээ болсон уу? Эсвэл тухайн үедээ түүнийг цэргүүд харалгүй өнгөрсөн үү гэдгийг бид мэдэхгүй. Хэрв итгэж байгаа бол чийж бас судар уншиж болно. Судар унших нь их сайн. Гэвч буянтай эсхийг нь би хэлж чадахгүй. Чи үүнийг анхаарах хэрэггүй. Буянтай гэж бодвол зөвхөн хүн Тэнгэрийн буян төдий л юм. Тун баг өчүүхэн буян учраас хангалтгүй. Би хамгаас шунахай тул энэхүү өчүүхэн буян миний хувьд байхгүйтэй адил. Би хэдийгээр байхгүй гэж буй боловч үнэн хэрэгтээ жаахан бий л дээ. Чи судраа үргэлжлүүлэн уншаарай. Ном унших нь их сайн. Ядаж л Буддагийн юу хэлснийг тогтооно. Буддагийн хэлсэн нь ертөнцийн хүний хэлж байгаагаас сайн тул бидний оюун ухаанд сайн нөлөө, сайн үзэл бодол, сайн үзэл санааг өгүүлнэ. Асуулт: хотол зохилдогч зүйлээр лууз, күнзийн үзэл санааг тайлбарлаж болох уу? Их багш: болно. Даогийн сургаалтанд хотол зохилдогч зүйлийг луузын үзэл санаагаар тайлбарлаж, Буддын шашинтанд бол хотол зохилдогч зүйлээр луузын үзэл санааг тайлбарлаж болно. Ялгаа зөрүү байхгүй. Гэвч заавал бүрэн төгс ойлгож байж эргэлзээгүй болно. Эс бөгөөс эмх цэгцгүй ярвал хүмүүс чамайг асуултаар шахаж элдвийн асуудал үүсгэнэ. Иймээс бүрэн ойлгосны дараа хүмүүст хэлж өгч болно. Жишээлбэл өнөөдөр ном судар цөм адил гэж багшийнхаа ярьсныг сонсоод харингуудаа гэрийнхэндээ ярьж өгвөл тэд олон асуулт асуух болно. Чи жинхэнэ боддоор мэдэрсэн юмгүй болохоор саадтай тулж хариулж чадахгүйд хүрнэ. Багш: асуулт: Даогийн шашинтан эсвэл Христийн шашинтны аль нь ч бясалгал дадал нь өндөр түвшинд хүрвэл Буддын шашны ном судруудын агуулгыг ойлгож чадах уу? Их багш: хэрэв бясалгал дадал нь өндөр түвшинд хүрсэн бол мэдээж чадна. Үнэн дээр Буддын шашин угаас байгаагүй. Шакьямуни Буддааг залрахаас өмнө Буддын шашин хаана байсан бэ? Хаа сайгүй байсан? Будда гэж хэн бэ?
бэлэг нь бүрэн нээгдсэн хүнийг буддаа гэдэг. Иймээс бэлэг нь бүрэн нээгдсэн луузын шашинтныг буюу бумбын шашинтныг буддаа гэж бас нэрлэж болно. Сайн бөгөөд ёс суртахуунтай бясалгагч байж чадвал бүгд буддын шашинтан мөн. Заавал номын нэр авч номын багшаас сахил хүртэж дагвал буддын шашинтан болчих юм биш. Буддын шашны агуулга ийм явцуу биш. Өргөн дэлгэр. Луузын шашин, Христийн шашны агуулгач мөн өргөн дэлгэр. Бид өөртөө шашин суртахууныг явцууруулсан бөгөөд энэ нь бидний алдаа юм. Сургаалын эзний үг санаа огт тийм биш байсан. Асуулт: багшийн хэлсэн аялгау нь бидний энгийн үед сонсдог дуу аялгау шиг тийм тодорхой байдаггүй. Багш: адилгүй. Энэ аялгауг ном уламжилснаар сонсож болно. Энгийн хүн сонсохгүй. Асуулт: гэрээс гараагүй хүн энэ бясалгалын аргаар бясалгал дадуулж болох уу? Их багш: болно. Шакьямуни Буддаа гэрээс гараагүй олон шавьтай байсан. Баатара явагчийн хөлгөн сударт 25 бодисаттва дадал бясалгалынхаа ахуйн ойлголтоо бичсэн байдаг. Тэдний ярьсан зүйлийн ихэнх нь гэртээ бясалгал дадуулж байх үеийн ахуйн ойлголт юм. Гэрээс гараагүй хүн бясалгалын аргаар бүр ч илүү бясалган дадуулах хэрэгтэй. Асуулт: сүнслэг дадал бясалгал хийх замаар үйл төдгөрөө арилгаж болох уу? Эсвэл өвчин болж хувирснаар арилах уу? Их багш: бясалгалыг сайн дадуулдаг хүн бол үйл төдгөрийг арилгаж чадна. Хэрвээ бясалгал хийдгүй бол өвдсөн ч арилахгүй. Учир нь ганц удаагийн өвчин тийм их үйл төдгөрийг төлж дуусгаж чадахгүй. Нүгэл хилэнцийн хагасыг самаадын галаар шатаавал нилээд хурдан арилдаг. Арьяабалын аргаар бясалгал дадуулвал үйл төдгөр маш хурдан арилна. Яагад гэвэл багш нь үйл төдгөрийн чинь хагасыг үүрдэг учраас тэр. Асуулт: их багш ном уламжилснаар арьяабалын аргаар сүнслэг дадал бясалгал хийх үү? Хэрэв багштай учрахгүй бол хэзээ ч бясалгал дадуулах боломжгүй юу? Их багш: тийм, жинхэнэ багштай учрч чадахгүй бол бясалгах арга үгүй. Хаяа багасга аялгау сонсож магадгүй. Гэвч энэ нь чухам юу болохыг та нар мэдэхгүй. Маргааш нь сонсъё гэвэл огт сонсогдохгүй ч байж мэднэ. Харин ном уламжилсны дараа үрд аялгаутай байх болно. Асуулт: багш ном уламжлахад ямар нөхцөл дүрм журамтай вэ? Их багш: одоогоос эхлээд цагаан хоол идвэл болно. Энэ хүнээс багш өөрийгөө зов. Сахил хүртэж дагахгүй. Харин тэрхүү аялгау, тэр их хүч буюу уг дүрээс сахил хүртэж дагна. Багш нь зөвхөн чамд яаж бясалгал хийхийг зааж өгнө. Тиймээс дүрм журам гэхээр юм байхгүй. Би та нарыг шавья болохыг гээгүй. Бас та нараар дахин шүтүүлье ч гээгүй. Багш нь энэ бясалгалын аргыг мэдэг болохоор хэлж өгье л гэсэн юм. Бясалгал дадлын жинхэнэ ёсоор хий гэвэл зөвхөн өөртөө л түшиглэх хэрэгтэй. Зарим хүн номын багшаас сахил хүртэн дагаад үрд түүнийх болж холдож чадхаа больдог. Бусад бясалгалын аргыг суръя гэсэн ч болдоггүй. Энэ нь баригдаж хүлүүлсэнтэй адил тул ингэж сахил хүртэн дагахыг нь сонсох ч дургүй. Хэрэгтэй гэж үзвэл би чамд ном уламжилж өгнө. Чамайг өөрийн эд хөрөнгөө уудлан гаргаж өөрөө хэрэгэлдэг болгоно. Эдгээр юмс чамд угаасаа байсан. Би чамд юу ч өгч чадахгүй. Багш нь зөвхөн чамд туслан бэлгийг чинь нээж уг хүчтэй чинь холбож өгнө. Орчлон ертөнцийн хүчтэй, угийн хэлбэлзлийн хүчтэй холбоно. Барагдашгүй их баялагийг чи өөрөө эзэмших болно. Тиймээс багшаасаа сахил хүртэж дагах хэрэггүй. Энэхүү эгэл хүнийг дагах огтхон ч хэрэг үгүй. Асуулт: арьяабалын аргаар дадал бясалгал хийх гэж байгаа хүн заавал цагаан хоол идэх хэрэгтэй гэж багш ярьсан. Гэтэл бид эгэл ертөнцид амьдарч байгаа учраас бодит амьдралдаа зохицохын тулд цагаан хоол идэх аргагүй бол яах вэ? Багш: шалтаг ирж болохгүй.
Хамаг амьтан зовлон шаналлыг хайхралгүй. Махыг нь иддэг хүн яаж бод садва болох вэ? Чи цагаан хоол идэж чадахгүй бол надад ямар ч арга байхгүй. Би иймэрхүү асуултад хариулах дургүй. Хамаг амьтны гэтэлхий гэсэн сэтгэл үүсгэсэн бол зарим мэдээ ундаанаас татгалзаж багахан саад бэрхшээлийг давах хэрэгтэй. Одоо энд тэндгүй ногоон хоолны газар байна. Эсвэл жаахан дүүфүү гурлийн уураг олж аваад чанаж идсэн ч болно шүү дээ. Энэ бүхэн шалихгүй зүйл шүү дээ. Энэтхэгт хүн амын талаас илүү цагаан хоол идэж байна. Тэнд дүүфүү гурлийн уураг байхгүй болохоор буурцгийн зүйлийг чанаад хоолтойгоо иддэг. Ямар ч асуудал гардаггүй. Асуулт. Багшийн хэлсэн арья балын бясалгалын арга гэдэг нь Баатраа явагч их хөлгөн сударт дурдсан төгөлдөрт нэвтэрхий бясалгалын аргатай адил уу? Их багш. Адилхан гэвч Баатраа явагч их хөлгөн сударт арья балын аргаар яаж бясалган дадуулахыг дурдаагүй. Зөвхөн түүнийг магтан саашаасан байдаг. Арья балын аргаар дадуулан бясалгахыг хүсвэл чамд хэн нэгэн багшийг заавал хайж болоод түүнээс сурах хэрэгтэй. Асуулт. Багшид уламжлан залгамжлуулсан их багш байна уу? Их багш байдаг. Шагжаамны буддаагаас эхлээд тасралтгүй уламжлан залгамжилсаар ирсэн. Асуулт. Багшийн багш хаанхын хүн бэ? Их багш. Энэтхэгийн Аавлагт ч бас бий. Аавлагт арья балын аргаар бясалгал хийдэг хүн маш олон. Асуулт. Шавийн маань ээж үр хөндүүлсэн гэнэ. Одоо яавал зохих вэ? Их багш. Нэгэнт хөндүүлчихсэн юм бол одоо энэ талаар яриад яах вэ? Ингэсэн тохиолдолд уулд усанд идэ будаа өргөх хурал нам хурвал тустай юу? Чи хүн хөнөөчхөөд цагдаад очиж гимээ намжлах нь тус нэмэртэй юу? Цагдаа чамайг аврах уу? Ерөнхийлөгчд эсвэл шүүгчд гимээ намжилсан ч нэмэргүй. Тэд чамайг баривчлаад гянданд хорино. Ингэснээр чамайг аварч үйл төтгөрийг чинь төлөвлөж байгаа хэрэг. Уулд усанд идэ будаа өргөж хурал нам хураад ямар хэрэг байх вэ? Эгэл хүний сэтгэлээр гимшээд үйл төтгөрийг яаж арилгаж чадах вэ? Эгэл хүний сэтгэл угаас мунхаг харанхуй тул бохир усаар бохир юмыг яаж ч угаасан цэвэр болохгүй. Асуулт. Шагжаамны буддаач гэсэн хатуу аргаар бясалгал хийж байсан. Гэтэл багш яагаад ингэх хэрэггүй гэж байгаа юм бэ? Их багш. Шагжаамны буддаа хатуу аргаар дадуулан бясалгаад ингэж бясалгах нь хэрэггүй. Өчүүхэн ч утга учиргүй болохыг ойлгожээ. Тэрээр үхлийн эрмэгт тулаад сэхмэгцээ гимшиж юм идсэн юм. Сүү ууж жигнэмэг идээд бие нь аажмаар тэнхэрчээ. Багш нь зориуд хатуу аргаар бясалгал дадуулаад ийм туранхай болсон юм биш. Би идэж уух дургүй. Жирийн үед тун баг иддэг. Заримдаа өдийн хоолоо ч идэх дургүй байсан. Хоол идэх нь буцлагсан ус уухтай адил ямар ч амтгүй санагддагч. Энэхүү биеэ тэсэхгүй болчих вэ гэд хүчээр жаахан иддэг. Асуулт. Бид бясалгал дадуулах явцдаа энгийн хүн шиг их хооллох сэтгэлийн ханамж авахыг хүсэж болохгүй юу? Их багш. Сэтгэлийн ханамж эдэлчгээр юу байх вэ дээ? Өдөрт 3 удаа хооллох нь үнэндээ ихтэж байна. Бидний ходоод хэмжээтэй. Ахиухан идэх гэсэн ч багтаахгүй. Хувцас хунарын тухайд гэвэл нэг удаа хамгийн ихтэй 2-3-ыг л өмсөж чадна. Альва юмс үзэгдэлд төв дундыг нь бариул сайн. Арья балын аргаар дадуулан бясалгаад өндөр түвшинд хүрсэн бол хүн чамд юу ч өгсөн авахгүй, мөнгө төгрөг өгсөн ч авахгүй. Юу байна түүнийгээ л хэрэгэл. Шунлын сэтгэлгүй болно. Хэрв чамд мах идүүлбэл хамаг би чинь эвгүрхэн гэдсцэн өвдөж бөөлжих тул дахиж идмээргүй болно. Асуулт. Багшийн төвшөнд очиод ном судар уншихад ямар мэдрэмж өгдөг вэ? Их багш. Би багаасаа ном судар уншсаар байгаад бүгдийг чэйжилчих шахсан. Миний хувьд ном судар унших нь лавлгаа болдог тул хэрэг болох нь бий. Жишээ нь бясалгалын дадлыг хэрхэн яаж хийвэл сая зөв оновчтой болохыг багш нь Иесус Христ
Шагжаамууны буддагийн үгээр баримт нотолгой болгож ярихгүй бол та нар итгэхгүй. Би хэн билээ? Дөнгөж ном дэлгэрүүлж эхэлж байгаа. Тэгээд ч ийм залуухан болохоор юу ч ярьсан хүмүүс амархан итгэдэггүй. Тиймээс Баатараа явагч их хөлгөн судар, Библи эсвэл Луузын сургаалаас иш баримт болговол та нар итгэнэ. Өмнөх үеийн их бясалгалтнуудад илүү итгэдэг нь бидний зуршил. Яг одоо амьд бодисатва өмнө чинь зогсож байвал та хүндэтгэхгүйгээр барахгүй түүнд огтхон ч итгэхгүй. Асуулт. Багшийн уншдаг ном судрууд ямар хэлээр бичигдсэн бэ? Их багш. Би ямар ч хэлээр уншина. Энэ чамд ямар хамаатай юм бэ? Баатараа явагч их хөлгөн судрын хятад орчуулга хүнд болохоор багшийг бараг ойлгохгүй байх гэж тааварласан юм. Би аавлаг хэлээр үзэж болохгүй гэж үү? Богцын ном Цагаан Линхуа нэрт их хөлгөн судар, Баатараа явагч их хөлгөн сударт би их дуртай. Их багш синхруулж өгнө үү? Богцын ном Цагаан Линхуа нэрт их хөлгөн судрыг яаж одоо тайлах бэ? Цаг байхгүй болохоор дараа тайлж өгье. Асуулт. Богцын ном Цагаан Линхуа нэрт их хөлгөн судрын номын багшийн эрдмийн зүйлд аялгауны тухай дурдсан байдаг. Их багшаас синхруулж өгөхийг хүсье. Их багш. Номын багшийн эрдмийн зүйлээс гадна хотол зохилдогч зүйлд ч бас эсэрваагийн их шиг далай төрөлхийн чимээ, чанагух ертөнцийн ялгуулсан дууг дурдж байсан. Номын багшийн эрдмийн зүйлд номын багшийн бясалгал дадлын хэмжээ нэгэнт Богцын ном Цагаан Линхуа нэрт их хөлгөн судрыг тайлах түвшинд хүрсэн бол 800 хамрын эрдэм, 1200 чихний эрдэм, 800 нүдний эрдэм бүрэлдсэн байдаг гэжээ. Энэ эрдмээ ашиглан тэрээр эгэл хүний чихээрээ эсэрваа тэнгэрийн болон эрлэг тамийн дууг сонсно. Бас хонхны дуу, хэнгэргийн дуу, далайн төрөлхийн чимээ, гадаад орчны дуу чимээ, дотоодын аялгауг сонсно. Бүхий л дуу аялгауг бүгдийг нь сонсно. Дотоодын аялгау гэдэг нь чухам ямар утгатай вэ? Энэ нь хотол зохилдогч зүйлд өгүүлсэн чанагух ертөнцийн ялгуулсан дуу болно. Богцын ном Цагаан Линхуа нэрт их хөлгөн судар маш урт болохоор хэрэгтэй бол дараа тайлж өгье. За сонссонд маш их баярлалаа. Баяртай.